ерөнхий сайдын төвшин чиглэлээр одоо уулзаж ажил хийхээ нэг ярьдаг байгаас дээрх санал тавьсан байгаа. Энэ манайхын хөшөөлтөөр харилцаж байгаа харилцаа дээр одоо хамтын ажиллагаа уулздаг ярьдаг тэр механизм байж муу байгаа. Засгийн газар хоорондын комиссээр 2 жил нэг удаа уулзсан гэхээр чинь энэ амьдралын эдийн засгийн хөгжил чинь одоо 2 жил хүлээхгүй байдаг. Энэ учраас ерөнхий сайдын төвшин эдийн засгийн сайдын төвшин уулзалтаа ойрхон болгож саналаа тавьсан. Одоо эхний ээлжинд манай 2 сайд, тэдний 2 сайдтай ийм ажлын хэсэг гараад дэд үтсийн чиглэлээр тулгарч байгаа асуудлуудаа ойрын хугацаанд шийдье гэдгээ тохирсон байна. За эдийн засгийн чиглэлээр нэлээд олон асуудлуудыг бид одоо амжилттай шийдэж чадлаа. Монголын нүүрс гаргадаг компаниуд мөн одоо бүгдээр Хятад ард улсын нүүрс авдаг компаниуд маань 20 жилд нэг 1 тэрбум орчим тонн нүүрсийг өгч явахаар одоо ийм санамж бичиг бол байгууллаа. 1 тэрбум тонн нүүрс гэдэг бол дундаж ханшаар бодох юм бол 50 тэрбум Америк долларын тухай асуудлыг ярьж байгаамаа. Ингэхээр бид бас одоо дунд болоод хитийг харсан 2 улсын хувьд бол хоорондоо хийх худалдаагаа зөвхөн нүүрсний хувьд жишээ 50 тэрбум Америк доллар төгрөгнө гэдэг бол бас нэлээд ахс дэвшил гарна гэсэн үг болж байна. Хоёр дахь гол хийсэн юм бол нүүрснээс Монголын аль нэг орд дээр нүүрсний орд дээр үйлдвэр байгуулад тэгээ нүүрсээ хий болгож хувиргана. Энэ хийг бол Улаанбаатар хотын хэрэгцээнд ашиглана. Айл өрх албан байгууллага бүгдээр хэрэгцээнд ашиглана. Дулаанаар хийг ашиглаж хоол ундаа хийн халаалтаа шийдэн олон асуудлыг шийдэнэ. Одоо бол бид нар нүүрсээр хамгийн юм хийгээд маш хүнд байгаа бохирдлын асуудалтай. Энийг бол шийдэнэ. Мөн илүү гарч байгаа хэсгийг бол одоо бүгдээр Хятад ард улсад экспортлох чиглэлээр ярьсан. Энэ бол бас энэ нүүрсний салбарт гарч байгаа том дэвшил, том одоо үйлдвэрлэлийн нүүрсийг боловсруулах чиглэлд хийж байгаа томоохон алхам гэж ингэж ойлгож болно. За дараа нь манайхаас манай доронтод олборлж байгаа газрын тосыг бүгдээр Хятад ард улс руу гаргадаг, экспортлдог бид нар бүтээгдэхүүн авах гэрээтэй. Тэгээ гаргаад манай шинжлэлийн засгийн газрын үед буцааж нэг 10,000 орчим тонн бензин оруулж ирдэг байсан болвол эннийхээ хэмжээг нэмэгдүүлээгээд 35-аас 45 мянган тонн бензин дизелийн түлшийг оруулж ирэхээр ингэж ярьсан байгаа. Тэгэхээр энэ бол бас том дэвшил манайх шиг одоо бензинээ нэг газраас авдаг байсан улсын хувьд бол том дэвшил болж байгаа юм аа. За төмөр замын чиглэлээр нэлээд олон асуудлуудыг ярьсан. Нэгдүгээрт нь бол ер нь төмөр зам руу далайн боомт руу гарахад бол Сүхбаатар аймгаар дамжсан төмөр зам бол одоо энэ Монгол улсыг одоо хөндлөн гарч байгаа 2 дахь төмөр зам бол зүүн талаар босох юм байна гэдгийг бол ойлголцлоо. Сүхбаатар аймгаар төмөр зам тавигдаад Човос хоттой холбогдоод одоо хоошоогоо Човосоос хойш Орос руу гарцсан хуучин төмөр зам бай. Ингээ холбогдох юм бол 2 дахь гарц ингэх юм бол энэ 3 улсын хувьд эдийн засгийн худалдааны одоо томоохон ахс дэвшил гарна гэдэг асуудлаар бол бид нэр ярьлаа. Тэгэхдээ 3 дахь улсын тухай яриаггүй. Ямар ч байсан манай хоёр бол энэ чиглэлээр төмөр замаа барих юм бол аль алинд нь ашигтай байх юм байна гэдгийг бол ойлголцсон байна. Ер нь манай ачаа бараа зөвхөн бүгдээр Хятад ард улсад очдог биш. Цаашаага Хятадын нутгаар дамжаад далайн тээвэр гарах, бусад улсад хүрэх далайн боомтууд руу гарах ямар гарц вэ гэдгийг бид нар яасан. Тэн дээр бол шинэ гарц. Одоо бол Тинжин гэдэг гарцтай шүү дээ. Тэгэхээр тэрнээс өөр Жинжүү, Дандун гэдэг одоо өөр одоо гарцууд байж болох юм аа. Энэ дээр одоо хамтарч ажиллана гэдгээ бол ярьлаа. Бүр 1955 оны гэрээ хэлэлцээрүүд байдаг төмөр замын чиглэлийн тэр гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулъя. 55 оны гэрээ хэлэлцээрээр бол зөвхөн замын үүд ирээн бол олон улсын боомт байгаа юм. Тэр ганцхан боомттой байгаад яг одоо энэ олон улсын боомтыг 4-ээр нэмэгдүүлье. Доронтой аймгийн тэнд нэг боомт байгаа.
Сүхбаатар аймгийн Бичигт байгаа, Өмнөгов аймгийн Гашуун Сүхбат байгаа, тэгээд Өмнөгов аймгийн Шивээ Хүрэн байгаа. Ийм дөрвөн бомбтыг энэ хэлэлцээртээ өөрчлөлт оруулаад дөрвөн бичээ гэж ингэж яри гэж ингэж тохирсон. Ингэснээр бол одоо бидний гарцууд бол маш их болоод нэмэгдэж байгаа. Зөвхөн хятад албас руу гарах гарц биш, цаашаага далаа руу хүрэх тэр гарцуудыг бол нэмэх талаар бид нэр ярьлаа. За хил орчмоор бол бас төмөр замын асуудлаа ярьсан. Хилийн орчимд бол төмөр замыг наашаага нэлээд хэдэн километр эсвэл манайх цаашаага хэдэн километр зөрүүлж гаргах ийм хуучин хилцээртэй байлаа. За энэ хилцээрийг давгаа ажиллаа хийгсэн. Улаанбаатар төмөр зам буюу манай улсын нутгаар дайран гарч байгаа нэг төмөр зам байгаа. Энэнийг өөрчлөх, шинжлэх, өргөдгөх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэдэг энэ чиглэлээр Оросын холбооны улс бүгд найрамдагтад ард тустай хамтарч ажиллая гэсэн Монгол улсын санал байгаа. Энэ асуудлаар Улаанбаатар хотод зөвлөгөө хийе гэсэн Монгол улсын саналыг бол Хятад улс хүлээж авсан. За төгсгөлд нь хоёр зүйлийг нэмж хэлье. Нэгдүгээрт бол Ирэх 2014 онд бол Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн хой болно. Энэ хойг бүгдээр соёл урлаг хүмүүнлэгийн харилцааны жил болгож аль болохоор иргэд хоорондын одоо харилцааг нэмэгдүүлэх энэ чиглэлээр зохион байгуулъя. Соёлын арга хэмжээнүүдийг өргөн зохион байгуулъя, урлагийн арга хэмжээг зохион байгуулъя, иргэдийн хооронд нь солилцуулах, мууч улс аймаг хоорондоо одоо солилцох, иргэдээ солилцох, ирж очих гэдэг энэ чиглэлээр нэлээд өргөн арга хэмжээ зохион байгуулъя гэсэн. Өөр нэг зүйл бол өнөөдрийн байдлаар бүгд найрамдах Хятад ард улсад жилдээ 300 орчим оюутныг Хятадын засгийн газрын зардлаар сургадаг. Энэнийг бол 1000 болгоё. 5 жилийн хугацаанд бол 1000 болгоё гэж байгаа. Тэгэхээр энэ дээр Монгол улсын засгийн газар ямар мэрэгжлэр за хуучин яг бид нарт байсныг дутагдлуул зүгээр ямар ч хамаагүй мэрэгжлэр явуулцдаг байсан. Одоо бол энэнийг улс орондоо хэрэгцээтэй шаардлагатай инженер техникийн болоод чухал мэрэгжлүүдээр одоо засгийн газар өөрөө бодлого гаргаж ийм мэрэгжлэр хүмүүсээ явуулна, ийм шалгалт авна гэсэн энэ чиглэлийнхээ бодлогыг бид гаргах шаардлагатай болсон. Ямар ч байсан тэдний зардлаар одоо сурах оюутны тоо бол 3 дахин гаруй нэмэгдлээ. За баярлалаа. Эрүүл мэндийн салбар шинжилгээний засгийн газар гараад ялангуяа энэ 13 онд бол нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэхдээ зөвхөн хөрөнгө оруулалт хийгдлээ гэдэг нь болчлоо гэсэн үг биш. Жишээлх юм бол ерөнхий сайдын багцанд байсан 54 төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг бол эрүүл мэндийн салбар руу орж байгаа. Энэ 11 аймгийн төв дээр онцлогооны төв байгуулах тэрэнд орж байгаа. Дээр нь хүүхдийн зүрхний хаалгаа Монголд хийхтэй холбоотой асуудлаар бас одоо мөнгө төгрөг гаргасан байгаа. Энэ бол зөвхөн ерөнхий сайдын багцаас гарсан мөнгө. Энэний зэрэгцээ эрүүл мэндийн салбарт бол эмнэлгийг шинээр барих, хөрөнгө оруулах чиглэлээр нэлээд хийгдсэн. Бидэрт нэг дутуу зүйл байгаа. Тэр бол өнгөрсөн жил би эрүүл мэндийн салбарт тулж ажиллаж тэнд байгаа асуудлуудыг бид нар хамтарч удаа сайд бид нар нэлээд ойлголцсон байгаа. Энийг шинжлэх, өөрчлөх тэр төлөвлөгөө бол боловсрч байгаа бид ойрын үед бол танилцуулж эхний ажлуудыг нь эхлүүлнэ. За тэр гэмтлийн эмнэлэгтэй холбоотой асуудлыг удаа сайдтай ярьсан байгаа. Удаа сайд энэ асуудлыг одоо зохицуулна гэдгээ хэлсэн байгаа. За ер нь геймдээч гондооч тэр л орвол их олон асуудал хөндөгднө. Ер нь зүгээр засгийн газрын барьж байгаа байр суурь бол нэг эмнэлгийн даргын хэрүүл бол нэг асуудал биш юм аа. Эцэст одоо иргэдэд үйлчилж байгаа эмнэлгийн үйлчлэгээ хурц байна уу? Ямар үн өртгөөр хурц байна? Ямар хэмжээний мөнгө иргэнийг хармаанаас гараад байна? Энийг яаж өөрчилөх вэ гэсэн энэ шинжилгээний асуудал бол засгийн газрын хамгийн чухал асуудал байгаа. Хоёр толгой бол одоо сүүлийн үед бол хоёр тал нэлээд их ойлголцох шинжрүүгээ ороод ажиллаад явж байгаа та нарт ажиглагдж байгаа бах. Би одоо ерөнхий сайдын хувьд хэдэн ажлын хэдэн санаачлага бол гаргасан. Нэгдүгээрт бол гүйцэтгэх захирлыг өөрчилсөн байгаа. Хоёрдугаарт бол төлөөлөлөөр дэх зөвлөн гишүүдийг өөрчилсөн. Тэгээд нэг юм яриа суугаад байдаг биш жаахан ажил хий гэж шаардсан. Ингээ манай хүмүүс Лондон явсан, өөрийнхөө байр суурийг танилцуулсан. Тэр Лондонгоос хүмүүс ирсэн, энд ярилцсан. Ингээд өмнө нь хоримтлагдсан гэж хэлсэн 30 асуудлаас 15-6 асуудлыг нь бол шийдсэн. Нэг амьсгалаар бүгдийг шийдэх боломжгүй. Одоо дараачийн асуудлуудаа бол яриад зарим нь бол шийдээд явж байна. Энэ хоримтлагдсан асуудал шийдэх бол нэг асуудал. Энэний зэрэгцээ гүний уурхайгаа цаашаага ашиглахад хөрөнгө оруулалт яаж болох вэ гэдэг дээр хоёр тал ярьж эхэлсэн байгаа. Энэ бол хоёр талд ашигтай байж ижил энэ бол шийдэгдэх учраас за ярилцсан ямар нөхцлөөр ямар зээл авах юм бэ гэдэг дээр бол эхний яриа бол
явж байгаа. Ер нь бол оюу толгой дээр бол нэг том дэвшил гарсан нь бол оюу толгой бол хэвэн ажиллаж байгаа. Боломжоор бол ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар бол оюу толгойгоос гарч байгаа алт зэсийн баяжмал бол хятадын нутаг дээр байсан агуулгад бол хураагдж ирсэн. Одоо бол бүр цаашаага гаргаад цаана авдаг одоо худалдаа авагч руугаа бол зарсан байгаа. Тийм учраас оюу толгойн экспорт бол яг жинхэнэ бодит утгаараа хийгдсэн. Зөвхөн Монголын хилээс гарсан биш, цаашаага борлоод ингээ явж байгаа зүйл байна. За ер нь долларын ханшны хувьд бол одоо тодорхой хэмжээний хэлбэлзэл яваад байгаа. Монгол банк энэ дээр бол нэлээд сайн ажиллаж байгаа. Сайн ажиллаж байгаа мөртөө яагаад 1600-700 хүрчээд байд юм бэ гэж асуух байх та бүхэн. За энэ бол би дахиад нэг хуучин төвх рүүгээ орно. Зарим хүний дургуун хүрэх байх. Одоо хэлэхгүй болдгоо. Нэлээд олон сарын турш бид нар нэлээд чардаж явж ирсэн. Сүүлийн энэ сарууд дээр бол нөгөөтгөл өмнө авч хэрэгэлсэн мөнгөний үр дүн л гарч байгаа л гэж бид дахин хэлье дөө. Тэгвэл бид нар бүх юмыг одоо өмнө тэгсэн учраас ингэ суугаагүй. Одоо зүүн цанхгийн нөөц чинь бол өнөөдөр 12 сар дуустал гараад $1 ч орж ирэхгүй. Тэгэхээр бид нар баруун талын цанхийг онгоолгоод жишээлх юм бол нөөцний экспорт нэмэгдүүлсэн. Бусад олон төрлийн экспортууд дээр бол нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Энэ нь бол Монгол улс өөрөө гаднаас доллар орж ирдэг юмар нэмэгдүүл гэсэн үг л дээ. Засгийн газар энэ дээр ажиллаж байна. Монгол банк бас өөрийнхөө зохицуултыг бол хийгээд явж байна. Сая одоо бүгд найрамд хятад ард улсад айлчилсан явцад бол Монгол улсын хөгжлийн банкнд бас $240 сая нэмэлт зээлийг болгоё. Энэний нөхцөл нь бол Чингис буундын нөхцөлтэй ойролцоо тэрнээс арай боломжийн хэмжээнд байхаар ингэж ярьсан байна. Тэгэхээр бид нар бол богино хугацаанд бол бас энэ долларын хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлээр богино хугацааны ажлуудаа хийж байна. Ер нь урт хугацаанд бол манай энэ төгрөгийн ханш янз бүрийн дээр бол хайгаад байх юм бол ерөөсөй байхгүй. Урт хугацаанд гэдэг нь одоо нэг дунд хугацаанд бол одоо 11 сар 12 сар цаашдаа бол энэ долларын ханшны асуудал бол зэгцрэл явчихна дөө. Ер нь тэгтээ тодорхой хэмжээний хэлбэлзэл гэдэг юм бол байх ёстой. Тэн дээр бол бас бүгдийн одоо нэг тоон дээр барина гэдэг юм бол олон юм дээр боломжгүй гэдэг хэлье. Ер нь одоо сая очиод хятад улстай хийж байгаа манай компаниудын хийж байгаа хэлэлцээр 50 тэрбум Америк доллар ярьж байна. Бид нар анх удаа ингэж бүгдээр хятад ард улстай тоо ярьсан. Яагаад гэвэл тодорхой тоотой юм ярья. Тэгэхгүй ингээд манай нүүрсийг энэ жил танах авах уу хэдэг авах уу гэж ярьдаг бол их л тийм тааруу айлуудын яриа байгаа. Тийм учраас нэлээд олон жилээр юм өгч авахаа ярьж үн бол ярихгүй. Үн бол дэлхийн зах зээлийн тухайн ханшаар өгч авах тухай ярина. Хэмжээгээ бол ерөнхийдөө ярих гэсэн. Тэгвэл өмнөх бас манай их хурлын даргаыг уулзалт хийж явах үед бол энэ асуудал бол хөндөгдөж ирсэн. Тэгэхээр энэ хоёр талаас нь хоёр сайд оролцсон ажлыг хийсэг бол зөвхөн цариг биш. Ер нь энэ хил орчмын төмөр зам ямар байх юм? Танаа нутгаар явхад манай ачааны тариф ямар байх юм? Ямар боомт дээр очих юм? За тэгээд магадгүй цариг нь ямар байх юм гэдэг энэ асуудал бол энэ хүрээнд яригдах юм. Тэгээс зөвхөн нэгийг сугалж авч бол ярихгүй. Тэгэхээр энэ ажлыг хэсэг энэ дээр ажиллаад шийдвэр гарганаа. 14 оны төсөв авилгаж байгааг баахан ярьсыг одоо та нар бүгд ойлгож байгаа шүү дээ. Уулаасаа нөгөө төсөв төртөх нь бол тэмээнээс өндөрөнтрөө болгоод биччихсэн. Одоо тэр төсвийг чинь бид нар яаж чадахгүй тэр чигтэл оруулсан шүү дээ. Тэрнийг л авилгацсан гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээс бид нар авилга авах гээд оруулсан байхгүй. Уулаасаа 200 сая төгрөгөөр ихсэн юм чинь 4 жил болоод 2 тэрбум болцсон. 2 тэрбум гэдэг тоог засгийн газар бичээгүй. Нөгөө нэг л хуучин нөгөө тогтолцоогоор яваад тэр нөгөө бичдэг боддог нөхдүүдийг хийж байгаа ажил шүү дээ. Энийг л хэлсэн байгаа. Засгийн газар нэг юм дээр нээлттэй байгаа шүү дээ. Их хурлын гишүүд чи төсөв танилцуулгатай хэлсэн. Эндээс өшөө хасмаар, өшөө төвчж болохоор, өшөө буруу зөрүү хийгдсэн юм байвал бид бол засахд бэлэн байна л гэсэн. Тэнд гайхаад байгаа байхгүй. Буруу зөрүүтэй юм байвал энэ буруу байна, энийг хасыг хасахад байх ёстой гэж бид хэлэхгүй. Цалин хөлсний хувьд бол эрэгчдийн төсөвдөр бол тодорхой хэмжээгээр цалин тэтгэмжийг нэмэгдүүлэхээр оруулсан байгаа. Тэгэхдээ энэ дээр дахиад нэг юм ярьж байгаа шүү дээ. Төдөө хөвөө, төдөн сарын төдний өдрөө гэдгийг чинь бид нэр салбараар нь бүтээмжээр нь тэр онцлогоор нь тааруулж ярихгүй бол цалин нэмхийн үр ашиг бол гарахгүй.
Хуучин одоо тэр алдааг бид давтмааргүй байна л гэж хэлсэн. Тэрнийг зарим нь та нар юм нуугаад байна. Нуугаад байх юм байхгүй. Наадхын чинь одоо 4 сарын 1-ээс эхлээд нэмэгдэнэ гэж тэгэнгүүт нь тэгэл 3 сараас эхлээд өмнө нэмэгдэн шүү дээ. Тэгээ ийм байдалтай бол явахгүй л гэж хэлсэн. Тэгтээ бол нэмнэ. Тодорхой тоогоор бол нэмэгдүүлэхээр мөнгө бол суусан баг. Засгийн газар үн тогтворжуулах хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байгаа. Тэгтээ юмны үнийн өсөлтийг тодорхойлдог 230 гаруй төрлийн бараа байдгийг. 230 төрлийн барааны үн тогтворжуулна гэж бол хорвоо дээр бол байхгүй. Биднэрт тийм зорилго байхгүй. Бид гарын 5 ширхэг хуруунд багтах юмны үнийг тогтворжуулах тухай ярьсан. Нэгдүгээр таны хэлсэн бензиний үн тогтвортой байгаа юу? Байгаа. 50 төгрөгөөр буурсан уу? Буурсан. Хоёрдугаар урил бүтэн жилийн хугацаа тогтвортой байна уу? Байна. Гуравдугаар нүүрс 200 мянган төгрөгөөс 80 мянган төгрөг болж буусна уу? Буусан. Өшөө тогтвортой байгаа юу? Тогтвортой байгаа. Энийг хэлж байгаа. Бусад барааны үнийг бид нар тэр чигт нь бариад өгнө гэж хэлэв. Цемент байгаа. Цементийн үн өнгөрсөн жил 230 мянган төгрөг байсан юмыг энэ жил 140 мянган төгрөгөн дээр бол барьсан. Болсон уу? Болсон. Тэгтээ 1 сар алдсан уу? Алдсан. Нийлбэр дүнгээр нь авч үзвэл иргэд хожсон уу? Барилгын компаниуд хожсон уу? Хожсон. Тэгвэл үржүүлээд бодохгүй. Энэ гарын 5хан ширхэг хуруунд дотор багтах юмны тухай ярьж байгаа болохоос 230 ширхэг юмны тэр өндөгний үн хэн нэр тогтооно гэсэн. Тэр чи хэцүү боломжгүй. Тийм учраас энэ үн тогтворжуулах гэдгийг ингээд нөгөө мушгиж аваад 230 ширхэг юмны үн тогтоо тэр бүтэхгүй. Тийм засгийн газар дэлхий дээрч байх. Хаач байх. Харин саяны хэлээд байгаа юмныхаа үнэн дээр л бол засгийн газар үн тогтворжуулах хөтөлбөр гэдгээрээ хийж байгаа юм. Элтэр хэн нүлээ бас манай нэг хурлын гишүүн статистик юм гаргаж ирээд 230 барааны нэрийг хэлээд төдөө хойр өссөн гэж хэлээ. Тэр бол боломжгүй. Нэг. Хоёрдугаарт юмны үн өссөн гэдгийг өндөгний үн одоо 500 төгрөг болсныг хэлдэггүй юм. Хэрэглээний сакс гэж байдгийг. Хүн чинь өндөгнөөс гадна өчнөө мэддэг байхгүй. Тэр бүгдийг нийлүүлээд хувцас сунар бүх төрлийн юмыг оруулаад 230 ширхэг юмны үн яаж хөдлөв гэдгийг нь бодоод саксан дотроо бодож ягаад тэгээд төд гэж хэлж байгаа. Одоо их хүмүүс гайхаад байх шиг байна. Энэ ямар их сони юм ярьдаг нөхдөд бид нар шилдэг тоо биш шүү статистикийн газар хэлдэг. Энэ өнгөрсөн жилийн 1 сараас хойш өдийг хүртэл инфляц 9.9% байна гэхээр ямар сони юм бэ? Миний будааны лав тэрнээс илүү өсчлөө. Хүн тэгж бодогдно. Гэтэл тэр хүн чинь ганцхан будаа иддэг байхгүй юу? Хурл иддэг баг. Тэгээд орлуулж болдог өчнөө юм байдаг байхгүй юу? Будаа нүнтэй байгаа бол гурлал идчихнэ үст. Гэж тэр нөгөө тооцоо нь хийгддэг юм л да. Тэгтээ бүгдээрингийн ингээ нийлүүлээд ингээ боддог. Би энэ статистикийн гэрэн та нартай уулзуулаад тэр ямар барааны үнэ нь яасан энэ статистикийн ажлыг хийхгүй байх шиг байна. Одоо ерөнхий сайд нэг яриад байгаа. Ерөнхийдөө бол тийм юм шүү. Тэрний чи сайхан мушгалгуулаад чи яагаад чи өндөгнөө нэмчлээ штэ чи яагаад байгаа юм. Тэгж яриаггүй шүү. Боломжгүй шүү бас тэр чи. Харин сая хятад очиод бид нар юу ярьсан гэхээр одоо ингээд энэ валютын хан шинтер төр зур өөрчлөгдөхтэй зэрэг манад бол цагаан будаа 9 чихрийн хувьд бол асуудал байна. Тэгэхээр бид нар харин хятад улстай сая би ерөнхий сайдын хийсэн хэлэлцээртэй цагаан будаа 9 чихрийн асуудлыг бид тавьсан байгаа шүү. За нүүрс бол нэг 23-4 сая тонн нүүрс гарчна энэ жил. Одоо жишээлх юм бол 3 сая тонн нүүрс гаргаад тавьчихсан тээвэрлж чадахгүй. Чалкогийн авдаг нүүрс хэвдчихлээ. За махны хувьд бол засгийн газрын өнгөрсөн жилийн махны үнийг тогтворжуулах хөтөлбөр бол амжилттай хэрэгжсэн. Тэн дээр бас хэрэгжилж юм байхгүй. Тэрнээс илүү хямдхан махыг бол нийслэлийн нэг өдөр идүүлжээ. Нэг өдөр хямдхан мах идэх юм уу яах юм уу тэр бол бас иргэдийн сонголтын асуудал. Засаг бол нэг өдрийн тухай яриаггүй. 365 хоногийн тухай ярьсан. Ерэн зүгээр махан дээр бол махных гаргаад байгаа байхгүй шүү дээ. Яагаад гэж гадагшаа гаргахаар биш хямдхан амлал гэдэг байгаа байхгүй. Яагаад Орос улс Австралиас мах авч иддэг, Бразилиас мах авч иддэг. Монголын махаас хямдхан учраас авдаг байхгүй. Энэ чинь 8 шүү дээ. Таач гэсэн одоо өөрөө
3 захаар орлоо 3 захын адилхан чанартай махнаас хамгийн хямдхан нь авна шүү дээ. Яг тэрэн шиг л ажил. Тийм учраас махны үн бол шинэ Орос улсад өгөх гэхээр Оросууд бол төдийлөн авахгүй байгаа л гэдээ ойлгож байгаа. Засгийн газрын бодлого бол наа чи хоёр талд зөрчилдөөл малчтын хувьд бол янхаараа махны үнийг та нар одоо бага байлгах гэдэг байгаа гэж хэлдэг. Малчтын хувьд бол юма зарах гэж байгаа хүний хувьд бол засгийн бодлого бол Улаанбаатарт их олон хүн амьдарч байна. Энэ хүмүүсийн хувьд их өндөр үнэтэй мах басан. Ялангуяа тэр хаврын хомсдол үеэр хэрэглүүлмээргүй байна гэсэн бодлогыг үе үеийн засгийн газар явуулж ирсэн тэрнийг л хийж байгаа. Ногооны хувьд бол энэ жил бол бид нар 28 павильон барьж өгсөн. Тэр 28 павильонд бол ногоогоо сайн борлуулсан. Энэ жил бол ногооны борлуулалт сайн байлаа. Хүмүүс боломжийн үнээр сайн авлаа. Ингээд нэг эерэг өгүүлбэрэл хэлэх ёстой юм л да. Ямар зөөрн яц гэнэ тэрний бид нар яаж мэдэх вэ? Одоо бидний хэрэгжүүлж байгаа бодлого бол одоо манай ногоочд ийм хэлсэн шүү дээ. Тэр зөөр мөрөж ярьдгийн тэгтээ хүмүүс ярьдаг юм шиг байхгүй. Яг тийм. Юу ярьсан гэхдээ зэрэг бид нар ингээд ногоогоо намар цум бараг хураагаад аваад Улаанбаатарт оронгууд та нар цагдаа явуулаад дарамтлаад заруулдаггүй мэрэгжлийн хяналт дээрээ дарамтлаад байдаг гэхээр ингээд шийдэд өгье л дээ. Ингээд шинжлэлийн засгийн газрын жил 28 павильоныг одоо дүүргүүдэд нь хэлээд бариулаад тэнд манай ногоочд ирээд ямар ч бухимдлагаар ногоогоо зараад манай иргэд ороод яг манай ногоочдын тарьсан ногоог тэнтэх боломжоор нь ингээд өгч авалцчихлаа. Энэ чиглэлд ингээд жаахан дэвшил явж байна. Тэгтээ дахиад нэг юм хэлье. Нэг өдөр одоо гадаад хэлэх юм за болий. Ер нь бол Москва нэг өдөр баригдаг гэж үгтэй байдгийг. Ором нэг өдөр баригдаг гэж англиар хэлдэг. Оросоор бол Москва нэг өдөр баригдаг, Ором нэг өдөр баригдаг. Шинжлэлийн засгийн газар нэг жил болж байна. Бид нар бас чартаагаад юм хийж лээ. Тэгтээ нэг өдөр бүгдийг шийдэж чадахгүй. Нэг жил бүгдийг шийдэх боломж байхгүй. Жаахан дэвшлүүд бол гарах гэж байна. Одоо 2 дахь жилдээ өшөөлж хэрэг ажиллах гэдэг байгаа шүү дээ.